Сургуулийн нууц түүх. Залуусын эсэргүүцэл хэрхэн ихэрсэн бэ? Сайн байцгаана уу? Мэддэгч мэддэггүй түүхүүд суугтаа дахин тавтай морил. Шин зүйл нэ мэдхэд үнэт цагаа зориулж бидэнтэй хамт байгаа танд баярлалаа. Өнөөдөр бид хүүхэд бүр хүл тавьдаг, бараг бүх эцэг их иргэн дурсдаг хэрнээ цөөхөн хүн үнэхээр гүнзгий асууж боддог нэгэн ертөнц рүү орно. Тийм ээ, энэ бол сургууль. Өнөөгийн сургууль үнэхээр бидний боддог шиг энгийн, гэмгүй зүйл мөн үү? Чи өглөө арайхийн босож, игц шулуун игнэнд сууж, хонх дуугархыг хүлээж, гэрийн даалгавраа хийж, зуны амралт хүртэл хэдэн өдөр үлдсэнийг тоолдгоо. Энэ бүхэн үргэлж ийм л байсан юм шиг санагддаг. Харин орчин үеийн сургуулийн бүхэл бүтэн тогтгоцоо анхнаасаа чамайг ухаантай, бүтээгч, аз жаргалтай болгохын тулд бус илүү нууцлаг зорилгоор бүтээгдсэн бол яах вэ? Мөн өсвөр насныхны өдөр бүр мэдэрдэг тэр эсэргүүцэл, тэр залхалт, тэр яагаад заавал гэсэн мэдрэмж бол хинч таамаглаагүй хамгийн том эргэлт байсан бол яах вэ? Өнөөдөр бид орчин үеийн сургууль болон залуучуудын амьдралын нуугдмал, тэрслүү гарал үүслийг сөхөх гэж байна. Иймд түүхээ дуустал үзээрэй. Учир нь үүнийг мэдсэний дараа чи өөрийн сууж байсан анги танхимаа огт өөрөөр харах болно. Эрт цагт сургууль хүн бүрийн ордог газар биш байлаа. Эртний Египт, Грек, Ром болон Азийн олон соёл иргэншилд мэдлэг гэдэг бол жирийн хүүхэд бүрт олддог зүйл биш. Харин шашны санваартан, язгууртан, хамгийн чинээлэг гэр бүлийн хүүхдүүдэд л олддог ховор эрх байв. Өөрөөр хэлбэл сурах эрх өөрөө нэг төрлийн давуу эрх байсан юм. Ихэнх хүүхэд анги танхимын хаалгач татаж үздэггүй байлаа. Тэдний сургууль нь тариажингийн талбай, гар уралслын газар, гэрийн ажил, эцэг эхийнх нь өдөр тутмын хөдөлмөр байв. Тэнд заавал үзэх хичээл байсангүй. Насаар нь ангилсан анги байсангүй. Хизээ бодож эхлэх, хизээ зогсохыг сануулах хонхч байсангүй. Тэр үед боловсрал бол хүн бүрийн эрх биш, харин цөөнхийн тансаг боломж байв. Энэ бүхэн өөрчлөгдөд сургууль зөвхөн мэдлэгийн газар биш, хүнийг хянах шин систем болж хувирна гэдгийг хинч төсөөлөөгүй юм. Түүхийг сөхөн үзэхэд 1700-аад оны дунд үеэс бүх зүйл Прусийн хаант улсад өөрчлөгдөж эхэлсэн байдаг. Энэ бол хожим орчин үеийн Германыг бүрдүүлэхэд гол нөлөө үзүүлсэн хатуу сахилга баттай цэрэгдсэн Германы улс байлаа. 1763 онд их Фридрих хаан нэгэн хувьсгалт шийдвэр гаргажээ. Тэрээр бүх хүүхдэд бага боловсролыг заавал эзэмшүүлэх зарлиг гаргасан юм. Анх сонсоход энэ нь гэгээлэг, дэвшигтэд алхам мэт санагдана. Гэвч энэ шийдвэрийн цаана огт өөр зорилго нуугдаж байсан бол яах вэ? Яг энэ мөчөөс бидний өнөөдөр мэдэх орчин үеийн сургуулийн тогтгоцооны суурь тавигдсан юм. Гэхдээ нэг асуулт үлдэнэ. Төр яагаад гинэт бүх хүүхдийг сургахыг хүсв? Үнэхээр тэд хүүхэд бүрийг ухаантай, бүтээгч, их чөлөөтэй хүн болгохыг хүссэн үү? Хамгийн хачирхалтай нь хариулт бидний төсөөлснөөс өөр байлаа. Тухайн үед ажигчин анги, тариачдын бослог хаад ноёдыг айлгаж байв. Эрх мэдлтнүүд чөлөөтэй сэтгэдэг, асуулт асуудаг, өөрийн бодготой хүмүүсээс имэж байсан юм. Тиймээс тэд суут ухаантан бэгтгэхийг бус, дуулууртай иргэн, тушаал дагдаг цэрэг бэгтгэхийг хүсжээ. Ингээд сургууль мэдлэг түгээх газар төдий биш, харин бослогын оч асахаас өмнө бие даасан сэтгэлгээг намжаах хэрэгсэл болж хувирчээ. Хүүхдүүд уншиж, бичиж, тоо бодож сурч байлаа. Гэвч тэдний хамгийн их давтсан хичээл нь өөр зүйл байв. Цагтаа ирэх, чимээгүй суух, игнэнд жагсах, тушаал хүлээх, хаан төрдөө үнэнч байх. Жинхэнэ эргэлтийн цэг 1806 онд ирэв. Прус Наполеоны армад бот нэрвүүлсэн юм. Ялагдлын дараа генералууд нэгэн аимшигтай асуулттай нүүр тулв. Манай цэргүүд яагаад өөрсдөө бодож, заримдаа тушаалыг зөрчив? Тэдний дүгнэлт бүрч цочирдан байлаа. Асуудал нь мэдлэг дутсандаа биш, харин хит их эрх чөлөөнд байсан гэж тэд үзжээ. Тиймээс тэд ухахын оронд сургуулийн системийг улам чангалжээ. Дараагийн үеийг багаас нь илүү дуулууртай, илүү сахилга баттай, илүү хямдтай иргэн болгохын тулд сургуулийн тогтгоцоог бүрэн шинчилж, өргөжүүлсэн юм. Яг энэ үед сургуулийн үйлдвэрийн загвар төрсөн гэж хэлж болно. Энэ бол аж үйлдвэрийн хувьслалын эд үе байлаа. Хүүхдүүдийг наснасаар нь ангилж, нэг ангиас нөгөө анги руу үйлдвэрийн тууцан дамжлага дээрх бүтээгдэхүүн шиг шат дараалан шигжүүлдэг болов. Хичээл, завсарлага, хөдөлгөөн, амралт хүртэл цагийн хатуу хуваарьт захирагдана. Ингээд сургууль хүүхдийг зөвхөн мэдлэгтэй болгох бус, үйлдвэрийн амьдралд бэлтгэх газар болж хувирчээ. Цагтаа ирэх, хонх дуугарахад хөдөлж эхлэх, тушаал дагах, нэгэн зэрэг сууж, нэгэн зэрэг босох, энэ бүхэн ирээдүйн ажигчдад хэрэгтэй дадал байв.
Ихэнх хүн өдөр тутмын дараах 3 зүйлийг огт анзаардаггүй. Гэвч эдгээр нь энэ санааг тун тат харуулдаг. Нэгдүгээрт гэрийн даалгавар. Хүмүүсийн дунд нэгэн сонирхолтой яриа байдаг. 19-р зууны Италийн багш Роберто Невилис дууд хуургүй сурагчдыг шийтгэхийн тулд гэрийн даалгаврыг зохиосон гэдэг. Энэ түүх бүрэн батлагдсан баримт биш. Гэхдээ нэг зүйлийг маш тод харуулдаг. Гэрийн даалгавар олон хүний төсөөлөлд зөвхөн суралцах арга биш. Харин сургуулийн хяналтыг гэрийн орчин хүртэл сонгосон хэрэгсэл нийлүүлжээ. Хоёрдугаарт зуны амралт. Өнөөдөр олон хүн хүүхдүүд тариалангийн ажилд туслах хэрэгтэй байсан учраас зуны амралт бий болсон гэж боддог. Гэвч бодит түүх арай өөр, бүр илүү сонирхолтой. 1800 онд хотын чинээлэг гэр бүлүүд зуны халуун, өвчин ихтэй орчноос зүхтэж хөдөө эсвэл сэрүүн газар амрахыг хүсдэг байв. Харин тэдний хүүхдүүд хичээхтэй байвал гэр бүлээрээ явах боломжгүй байв. Тиймээс тэдний шахартаар сургуулиуд 100 хаардах хийнэл аажмаар тогтжээ. Өөрөөр хэлбэл зуны амралт зөвхөн тариалангийн ажлаас үүссэн зүйл биш байлаа. Харин хотын чинээлэг давхаргын амьдралын хэм маяг, зуны аялал, амралтын соёлтойч нягт холбоотой байв. Бидний өнөөдөр хамгийн их хүсэн хүлээдэг энэ амралт хүртэл анхандаа хүн бүрийн хэрэгцээнээс бус цөөнхийн тав тухаас эхэлсэн байж мэднэ. 3 дугаарт сургуулийн хонхны дуу. Өнөөдөр хонх дуугахад бүгд босож, сууцгааж, ангиасаа завсарлага авдаг. Гэвч энэ нь хүүхдэд цагийн тохионд шууд хариу үйлдэл үзүүлэх дадал суулгадаг. Үйлдвэрийн 90 үед ажигчид ч мөн адил хонхны дуугаар ажиллаа эхэлж, зогсоож, завсарладаг байсан. Сургуулийн хонх зүгээр нэг дуу биш. Энэ бол цагийг хэн удирдах байгааг сануулдаг жижигхэн тохио юм. Прусийн үйлдвэрийн загвар дан ганц Европтой үлдсэнгүй. Америкийн боловсролын шинжлэгч Хорас Манн нь Прусийн сургуулийн тогтолцоог сударч түүнийг залуу Америкт маш хэрэгтэй жишээ гэж үзжээ. Түүний нүдээр хурдтай өсөж, өөрчлөлдөж байсан Америкт эмх журам, нийтлэг боловсрол, нэг стандарт хэрэгтэй байлаа. Ингээд 1800-аад оны сүүл гэхэд Америкийн нэгдсэн улс цаашлаад дэлхийн олон улс орон ижил төстэй загварыг даган хэрэгжүүлж эхлэв. Заавал сургах хууль, нас насаар ангилсан анги, стандарт хөтөлбөр, хатуу дүрм журам. Ийхүү нэгэн цагт хаан тулсын эрх мэдлээ бэхжүүлэх хэрэгсэл байсан санаа аажмаар дэлхийд даяар тархаж, бидний өнөөдөр ердийн сургууль биш нэрлэдэг тогтолцооны нэг хэсэг болсон билээ. Үүний дараа хүүхэд нас өөрөө өөрчлөгдөв. Урд нь хүүхдүүд бодит амьдралын дунд насанд хүрэгчдийн хажууд ажиллаж, ажиглаж, дагаж суралцдаг байсан бол харин одоо тэд ижил насны хүүхдүүдтэйгээ хамт өдөрт 6-аас 8 цаг, 7 хоногт 5 өдөр, олон жилийн турш нэг дээгүүр дор байх болов. Энэ нь энгийн өөрчлөлт мэт сонсогдож магадгүй. Гэвч үнэндээ хүүхдүүд эцэг эхээсээ бодит амьдралын үүрэг хариуцлагаас насанд хүрэгчдийн ертөнцөөс аажмаар тусгаарлагдаж эхэлсэн гэсэн үг байлаа. Ингээд түүх хамгийн сонирхолтой, хамгийн ёчтой эргэлтээ хийв. Хянарт тогтоох гэж бүтээсэн систем өөрөө санаандгүйгээр шин төрлийн хүнийг бий болгосон юм. Тэр бол насанд хүрээгүй хүүхэд байхаа болсон. Өөрийн гэсэн дуу хоолой, уур бухимдал, хүсэл мөрөөдөлтэй нэгэн шин үе байлаа. Бид тэднийг өнөөдөр өсвөр насныханд иж нэрлэдэг. Өмнө нь хүүхэд нас, том хүний амьдрас хоёрын хооронд өнөөдрийг шиг урт зай байгаагүй. Хүүхдүүд өсөж том болмогцоо, ажил хөдөлмөрт оролцож, гэр бүлийн болон томчуудын үүрэг хариуцлагад харьцангуй хурдан шилждэг байв. Учир нь өмнө нь хүүхдүүд өсөж том болмогцоо, сургуульд олон жил суухын оронд ажил хөдөлмөрт оролцож, гэр бүл, амьдралын хариуцлагад харьцангуй хурдан ордог байв. Гэвч сургууль энэ уламжлалт хэмнэлийг өөрчилсөн юм. Ижил насны мянган хүүхдийг өдөр бүр нэг орон зайд цуглуулснаар тэд анх удаа өөрсдийн гэсэн тусдаа ертөнцтэй болж эхлэв. Тэд ижил бухимдал, ижил хөгжим, ижил үг хэллэг, ижил нууц бодолтой болов. Хамгийн хүчтэй нь тэд нэг л мэдрэмжийг хамтдаа хуваалцаж байлаа. Томчууд биднийг ойлгодоггүй. Хяналттай анги танхимын дотор өсвөр үеийн анхны жижиг эсэргүүцлүүд төрөв. Багштай маргах, хичээл таслах, нууц зурвас дамжуулах, хоригдсан бодлоо шивнэлдэх. Гэвч хамгийн ёчтой нь юу вэ? Эсэргүүцлийг дарах гэж бүтээгдсэн систем өөрөө өсвөр насныханд эсэргүүцэх цаг, орон зай, хамтны бухимдлыг өгчихсэн байлаа. 1950 он гэхэд өсвөр үеийнхний эсэргүүцэл бүхэд бүтэн соёл болж хувирсан байлаа. Тийнейжер буюу өсвөр насныхан гэдэг ойлголт зүгээр нэг насны ангилал байхаа болж, рок-н-ролл, тэрслүү кино, загвар, залуусын өөрийн гэсэн соёлоор илэрхийлэгдэх, хүчтэй таних тэмдэг болсон байна. Анхандаа энэ бүхэн зүгээр л сахилгагүй зам мэт харагдаж байлаа. Гэвч аажмаар нэг том хамтын мэдрэмж болон хувирв. Томчууд биднийг ойлгодоггүй. Тэр мэдрэмж тэндээ зогссонгүй.
1960-ад оны эсэргүүцлийн соёл, 1980-ад оны панк хөдөлгөөн, 1990-ад оны гранж урсгал, өнөөдрийн дижитал идэвхжид хүртэл өөр хэлбэрээр дахин амьдарсаар ирсэн юм. Энэ бүх түүхийн хамгийн харанхуй хэрнээ ёчтой хэсэг нь хаад, эрх мэдэгтнүүд, үйлдвэрийн эзэд хүүхдүүдийг хянах төгс систем бүтээсэн гэж бодож байлаа. Гэвч тэр систем тэдний төсөөлөөгүйгээр эсэргээрээ ажилласан. Дуулууртай иргэн, сахилга боттой ажилчин бэлтгэхээр бүтээгдсэн сургууль өөрөө түүхэн дэх хамгийн асуулт асуудаг, хамгийн өөрөө сэтгэдэг, хамгийн эсэргүүцэгч үеийг бий болгосон байна гэвэл та итгэх үү? Тиймээс чамд заримдаа би яагаад энд суух ёстой юм бэ? Энэ бүхний утга нь юу юм бэ? Яагаад миний цагийг өөр хүн удирдаад байгаа юм бэ гэсэн бодол төрдөг бол энэ нь зүгээр нэг сахилахгүй зам биш байж магадгүй. Үүнийг зөвхөн өсвөр насны даавар гэж тайлбарлахад хэтэрхий амархан. Магадгүй тэр мэдрэмж бол илүү гүн зүйл. Хянарт тогтоохоор бүтээгдсэн систем өөрийнхөө эсрэг ажиллаж эхэлсний чимээгүй тохиоч байж мэднэ. Сургууль хүүхдэд мэдлэг өгдөг. Гэхдээ үүгээр зогсохгүй хүүхдийг хэлбэржүүлдэг. Сургууль чамайг боловсруулдагч түүний анхны зорилго зөвхөн оюун санаагч нь чөлөөлөх байсангүй. Түүний түүхийн гүнд хяналт, сахилга бат, дуулууртай байдал шингэсэн байдаг. Гэвч хамгийн сонирхолтой нь яг тэр хяналтын дундаас өсвөр үеийн эсэргүүцэл төрсөн юм. Магадгүй энэ их бүх түүхийн хамгийн үнэн, хамгийн хүчтэй хэсэг байж мэднэ. Тиймээс дараагийн удаа сургуулийн хонх дуугарахад эсвэл гэрийн даалгавраа ширтэн суухдаа үүнийг санаарай. Чиний буруу биш байх нь. Чиний дотор төрж байгаа асуулт утгагүй зүйл биш. Магадгүй чи Прусийн хаадын огт төсөөлөөгүй 250 жилийн настай эсэргүүцлийн үргэлжлэл байж мэднэ. Энэ түүхийн хамгийн том гинтийн үнэн нь энд бий. Өсвөр насныхан яагаад эсэргүүцтэн гайхах зүйл биш. Харин хяналт дүрм, цагийн хуваар, хонх, шалгартаар дүүрэн ертөнцид тэднийг чимээгүй, дуулууртай, огт асуултгүй байх ёстой гэж хүлээсэн нь л хамгийн гайхалтай юм. Тэгэхээр та юу гэж бодож байна? Сургууль өсвөр насныхныг бүтээсэн үү? Эсвэл өсвөр насныхан сургуулийн анхны зорилгыг өөрчилж чадсан уу? Бодлоо сэтгэгдэл хэсэгт бичим үлдээгээрэй. Хүүхдүүдийн ертөнцийг тэр дундаа тэдний өдөр бүр амьдарчгүй сургуулийн нуугдмар түүхийг ойлгох нь эцэг их хүүхдийн хоорондын итгэл, холбоо, ойлголцлыг нэмэгдүүлэх нэг жижиг алхам юм. Өнөөдрийн бидний түүх маань энэ түрээд өндөрлөж байна. Хэрв энэ түүх танд сонирхолтой санагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Дараагийн мэддэгч мэддэггүй түүхүүдийг ардахгүй үзэхийн тулд хонхоо дарж, notification асаагаарай. Энэ хүртэл хамтдаа байсанд баярлалаа. Дараагийн түүхээр дахин уулзъя.